Өглөөний мэнд. За өнөөдөр 10 сарын 15-ны өдөр болж байна. Bruno Mars үзэх өдөр амар гоё. Өглөөс ирээ celery juice уух гэж байна. Тэгээд одоо 9 цагаас ажилтаа. Тэгээд ажил ер нь бол 7-оос тарах хэвээр. Гэхдээ менежерээсээ хэлээ чөлөө аваад 4 цагаас тарахаар болсон. Тэгээд өнөөдрийн Bruno Mars анхны гадаад одоодын тоглолт үзэж байгаа болохоор амар happy байна. Тэгээд бүгдээрээ тоглолтын влогийг хамтдаа хүлээж авч үзье. За тэгээд гадаа бас амар гоё байна. Ойр дандаа бороотой байсан. Нар гарч ийн. Ийм гоё байна. Тэгээд та нартаа бас авсан нэг амар гоё юм харуулъя. Tiffany Co-гоос гоё юм авсан. Тэгээд юу хамтдаа бүгд unboxing хийцгээе. Өөр хийгээ. Ямар зүйл тавсан бэ гэхээр ийм зүйл тавсан байгаа. Tiffany-гийн яг өөрийнх нь зүйл. Тэгээд Dior Inside Limited Edition-уудын юмнууд нь ирээд тэгээд амар цөөхөн ирээд ажилтнууд баг аваад дууссан. Тэгээд шунал үдээ баггүй байхын аргагүй амар хөөрхөн ийм powder, нундаг powder нүрэ бодсныхан дараа түрхэж юу яа бодог төвчгч өргөтэй ийм powder авсан. Limited Edition гэж юусэн ирэхгүй. Тэгээд ийм юутай хамтдаа авсан. Уруулын бодогных нь кейстэй хамтдаа тэгээд авахаас өөр аргагүй байдал түрээ авсан. Амар гоё байгаа шүү дээ. Тэгээд энэ болохоор бас та нартай харуулъя гэж бодлоо. Юу байгаа вэ гэхээр багс байгаа. Диорны багс нь байгаа. Тэгээд ерөөсөө багс задлаагүйсэн. Хамтдаа задлах дээрээ задлаад хийх гэж байна. Тэнгүү дотроо болохоор ийм мейкапны багс байгаа. Харуулахад ийм багснууд байгаа. Нэг болохоор би бэлгэнд авсан. Өсмөс нь бүр амар гоё зөвлөгөө. Яг хэрэгтэй дөрвөн багс нь foundation-ы багс, энэ болохоор пудрны багс, энэ foundation-ы багс нь бүр амар гоё. Тэгээд бидний тэний багс, тэгээд контурны багс гэдэг энэ дөрвөн багс байна. За нэг ийм юмнууд авсан байгаа. Тэгээд энэ нь болохоор өөрөө мейкапын юм хийж болох юм байна. Өөрөө юу яа Bruno Mars-ийн тоглолтоо үзнэ. Тэгээд тоглолтондоо бас надтай хамтдаа бэлдээ. Тэгээд хамгийн гоё хамтдаа тоглолт руу явцгаая. Влогтойгоо хамтдаа байцаагаараа удахгүй болцгоо. Ланчны цагаараа ийм хийж байна. За би Мактер ирсэн. Сормоос авах гэж байна. Алин авахгүй. Бүр арай өгч юм байна. Энэ хөөх юм уу? За би хувцас үзэж байна. За энэ хоёр outfit дээр бүр амар эргэлзээд байна. Энэ болохоор өмддөг ахсаар, энэ болохоор зөвхөн дресс байгаа байхгүй юу? Дресс нь амар гоё юм аа. За би гэртээ ирсэн байна ажлаасаа гараад. Тэгээд одоо тоглолтондоо бэлтгэж байна. Сая нүрээ цэвэрлжлээ. Дахиад шинээр нүрээ бодъё гэж бодоод. За хамгийн түрүүнд одоо шууд foundation-ээ тавиад бэлдээд эхлэе. Би ийм KFC идэж байна. За энэ багсаар бүгдээрээ
Foundation төрхий энэ бүр амар гоё багс. Ажил дээрээ дандаа хэрэгэлдэг. Өнөөдөр бүр гадаа амар гоё байна. Ойр дандаа бороотой байгаад байсан. Дараа нь болохоор бас энэ консилерын төрх юм явна. За foundation concealer тавьчлаа. Одоо жоохон powder тавьж өгье. Энэ brush-аараа. Энэ Dior-ийн foundation бүр амар гоё өө даралт сайтай. Ярсанд юусоо муухай мэдрэмж төрүүлдэг. Болохоор жоохон саатай мэлээ. Жоохон гэрээс өдөр тавьж гэнэ. Тэгээд маргааш би ажилтай. Тоглолтын нэрээ орой 7:30-аас эхэлнэ гэсэн. Одоо цаг 5 болж байна. Тэгээд маргааш өглөө 10-аас ажилтай. Тэгээ жоохон урууландаа юм дөрвчээ. За одоо яаж байгаа вэ гэхээр нүдээ буднаа. Нүдээ болохоор би ямар өнгөөр боддог гэхээр Dior-ийн Clever батгаад цагн өнгийг авч агаад яг энэ нүдний хондоор зурчлаа. Чирнээл ягаан өнгийг авч агаад нүдээ шууд ингээд бодчих. Одоо энэ арай бараа өнгийг авч агаад нэг юм мейкап хийхэд жоохон plain стич өгнө. За тэгээд би авч байгаа крем цагаан контур. За тэгээд сармасаа будаад Харин влогт ороод штэ. За энэ маки сармаснаа. Хөнгөн сармасаа. За ийм өөрчлөлт харагдчихэ. Нэг өдөр тутамдаа биш гэсэн хаяа ингээд гарч орохоор бол ийм самус наачаар айгу амар байдаг. Самусаа наагаад бэлэн болчлоо. Одоо уруулаа бүтээ. Уруулаа хүрээлэгч. Уруул хүрээлэгчний хувьд гэвэл маки уруулын хүрээлэгчнүүд айгу зүгээр. Уруулаа ямар өнгөөр бодох вэ гэхээр цайвар даруухан өнгөөр бодмаар байна. Марцсан байна. Жохон хайлаад. Баалм өнгөөр. Ийм цайвар өнгөөр. Болохоор уруул нэг тийм байхгүй юу? За, мейкап дуусчлаа. Одоо хамгийн сүүлд нь спрей цаад. Одоо тэгс усан. За, үсээ ороогоо дуусчлаа. Одоо хувцас амсаад бэлэн болцгоё. За, ийм хувцас авсан. Тэгээд миний outfit ийм байх нэ. Bruno Mars дээр очиод уулзцгаая.